Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сүрэг тарган сайхан хаварж сайхан тусч гэнэ үү та? Сүрэг тарган тавтай хаварж гэнэ үү? Сүрэг тарган мал сайн уу? Оо тавлаг сайхан. Эсхий дүүрхт нэвтрүүлгээрээ тэгэл Монгол урдм эх орноо сайхан тойрж олон газраар орж их л юмыг одоо үзэж сурж явна даа. За таны бие тэгэхээр сайн. Та биетгээ сайн уу? Оо тавлаг сайхан. Тарган сайхан хаварж гэнэ үү? Сайхан хаварж байна. За сүрэг тарган сайхан хаварж сайхан тусч гэнэ үү та? Сайхан тусч байна. Сайхан тусч байна. Энэ жил жоохон бороо хор жоохон багтаа байна уу? Энэ жил ер нь ганц тай дүүл байна дээ манай сумын хэмжээнд, аймгийн хэмжээнд. Өвөл одоо хэр болоо та? Цас багтаа байна. Цас багтаа орсон. Уулын цас ихтэй байвал бас нэг жоохон хавар нь бас нэг хайлаад бас чиг өгчдөг бас нэг боо юм байдаг шүү тий. Энэ жил бол нөгөө хур чиг багтаа байсан да. Тэгээд нөгөө баг гараад гарц мот байна. Ойрын үедний бороо орох 6 сарын 1-ний хэвээр бороо орох мэдээ байгаа л энэ оруу сайн л. Орчул мааштай яа. Тэгвэл одоо бас нэг хэдэн мал тэгээд энэ байгаль их дэлхий сайхан өнгө өгөөд хэдэн мал сүрэг сайхан бас нэг тарга твэ аваад нэг мал ногоотойгоо залгуул хүн ардч гисэн сүү цагаан эдэгтэйгээ залгах юм шүү дээ. Чин тэгээд байгаль мал хүн гуравчин салшгүй холбоотой юм шүү дээ тийм ээ. Энэ жил манай энэ чинь нөгөө зас хурдтунц багтай үлжээд нэг шуур багтай байсан учраас байсан нөгөө салхи багтай байсан учраас гарсан жоохон өвсөн гатсныгаа нэг шуурга тавьж нөгөө хөрсийг хуулаагүй гайгүй орсон мал нь гайгүй орсон. Оо төл ажтайх авчих шиг байна. Төл сайн авчих шиг. Төл болдыг гарцгүй л одоо тэгэл сарлаг бол ер нь сайхан жилбэтээ сайн төлжээл гэж. Одоо ч гэсэн сарлагаараа бол одоо бас л тэргүүлж явдсан юм шүү дээ тий. Улсад тэргүүлж ийсэн шүү дээ манай сум. Сарлагаараа. Одоо 60-аад мянган сарлагтай 50-60-аад мянган сарлаг байгаа. Өө зөв. За эсхий туурхтан нэвтрүүлгээр 4 жил одоо 21 аймгийн 80 гаруй сумдуудаар явж байна. Ард зууныхаа бас сайхан тэгэл агуу сайхан түүх соёл, өв уламжлууд, малчтынхаа амьдралтай танилцаа сайхан нүүдлийн соёл гэдэг тийм ээ. Тэгээд сум орон нутгийнхаа одоо ахмад буурлууд, хөөхүүд багчуудтайгаа залуучууд гэдэг олон чиглэлийг л одоо нэвтрүүлэг маань өөрөө явж байдаг. Өдөрт өмнөдөө хүргээд одоо 5 дахь жил рүү орж байна. 270 гаруй ангитай нэвтрүүлэг үзэгчтэй одоо хүргэсээр тасралтгүй. Зогсолтгүй л одоо яваад байна бид нар. Одоо явхаас ч одоо яах вэ? Энэ сайхан одоо ингээл та бүгдийнхаа энэ сайхан соёлын сайхан үеийг тээж яваа. Энэ сум орон нутагтаа ажиллаж амьдарч байсан энэ ариун сайхан туршлагаас нь одоо бид нар бас сонсож нэгэндээ хүргэж түгээж одоо бас явах юм зорилготой бас нэг энийг бас нэг аваад үлчиж түгээч гэсэн зорилготой ингээ бид нар одоо тойроод яваад одоо энэ Уранга аймгийнхаа уянга суманд одоо анх удаа ирж нэвтрүүлгээрээ за биднийг өгтөж хүлээж авсан агчаартай бас талархаж байна. За уугуул суугуул нутаг одоо хаана вэ? Би ч одоо энэ Уранга аймгийн уянга сумынхаа төв төрсөн. Оо за. Тэр үед манай аавын нэгдэл байгуулагдаагүй хот нэг цэргээс ирсэн байсан юм 50 онд. Тэгээд энд би уянга сум төрсөн. Тэгээд энд 69 онд манай аав нийтлэл донд үйлдвэргэж Уранга аймагт тарх зүүнд байгуулагдаад дараагаар нь Ламжууга ерөнхий хөтлөнгөөр манай аав очиж манайхын уянгаас нүгт. Тэгээ уянга тарх зүүнд очиж 8 жил төгсөөд 8 гаруй жил 10 жил төгсөө. Тэгэл би чинь Улаанбаатар хотын худалдааны техникумд Нягтланбат хотын засгийн ингээд хотод төгсөө. Тэгэл худалдаа удирдах газар төгсөж ирсэн. Гайгүй сурлагатай гайгүй төгсөж ирсэн. Тэгээ сурлаг юм хараад нөгөө дарга нар чинь намайг байцаагч Нягтланбатаар аваад удирдах гэж. Тэгээ 2 жил сум бүх сумдуудаа нөгөө баримтын ялгалтаар явдсан чинь. Тийм шалгалтын ажил хийж байгаа. Тэгээд 2 жилийн дараа төгөрөг сум худалдаа үйлчлэлийн дарга намайг намаа хараад орж тавчгаар
төвлөдөг байсан. Тэгээ намаарны болсон хүчин болсон даа тэгээд. Хөдөлთა үйлчлэгийн дараагаар төгөлсөн хэлж очиод. Тэнд 5 жил болоод бас ажиллагаагүй сайн залуу багт ажил сайн байд юм. Улсад хүртэл 20 дуурайнд орж олоо нэмаа. Тэгсэн чинь ажил сайжруулах хайрхан талаас өмнө тэгээд нэг өдөр дуудаад аваад тэгэл төвлөждөг. Манай эхнэр чинь аймгийн захиргаанд ажиллаж байсан сургууль гэсэн. Тэр үед хоёр чинь танилцсан байсан уу? Танилцаад айл гэр болсон байсан. Айл гэр. За. 82 онд өдөр айл гэр болоо. Тэгээ айл гэр болцсон хүмүүс маань төрчихсөн байсан чинь төгөрөгтчихэд энэ төгөргөө нэг ангийн дараагаад өгөхөөр төгөргийн захиргааны ангийн захиргаанаар очиад. Захиргааны захиргаанаас энэ одоо сая санхүүцгийн нэхтлэнгээр төрөлдөө голцууд бас их ажилласан хүн байна шүү та хоёр чинь. Тийм ээ. Тэгээд хоёулаа хайрхан толгойд хөдөлгөөн хөдөлгөөний дараа очиж өгөт энэ сум захиргааны төсөө нэхтлэнгээр нь байл. Тэгээд эндээ хоёулаа 20 хэдэн жил ажиллаж байгаа нааша манай эцгийн би жоохон таарах хүн яав гэж эрэнд байсан. Баян өвдөж зүвдээ болдгоо. Тэгэхээр тэндээс 99 онд хоёулаа хүмүүс дээр. Тэгээд эндээ захиргаанд наваа бас ажиллаулаа. Тэгээ тэн дээр 5-6 жил ажиллаж байгаа л би чи тэгээ хуваараа сэтгүүц хасан өмнөх нь 2016 2008 онд би ажилласаа гараад хуваараа юм хийгээл тэгэл. Хоороо та юу хийж эхэлсэн? Би урд нь нөгөө худалдаанд байсан юм чинь л худалдааны дүлд хэлсэн чинь насаараа худалдаа юм чинь хийсэн юм чинь одоо тэр үед нөгөө ноолорын үед манай ах чинь 4 бандтай. Тэгээ манай банд нар чинь сургууль дандаа томчууд 4 том банд дараагийн эмэгтэй. Энэ банд нар чинь одоо хөдөө малдаараар нэг манай том өдөр манай аав өдөрлөө яваад идэх гэсэн. Маруунаас малын маллаас амралт болго. Тэгэхээр дулаан хотл хийж өгье гэж нэг эхлээд байна. Тэгээ 87 онд би 89 90 оны үедээ Монгол хотл нэг үйлдвэр Монгол хотлыг хийх гэж тавиалгаж байгаа өөрөө нөгөө юундаар цутгаад энэ юундаар энэ тугалгаар цутгаад хийв гаргаад. Тэгээд хэлж хийвгээд манай тэр Монгол гудлын гадналын нөгөө довгор могор тэгэж гаргаж хийж ирсэн. Тэгээ хүүхдтэй нэг бакалын төрөгөө хийгээд гисэн чинь нөгөө янз хөөрхөн болсон байл. Хөдөөний гутлууд тэр үед ч өстө бакал гутлууд байсан баг тийм. Тэгсэн бакал юм шүү дээ. Бакалыг бол ясаас нэг хэсэг өмссөн тийм. Нэг худалдаанд байсан болохоор бол тэр бакалыг бол нэг дэлгүүрээс олдохгүй ч жолоо аваад өгдөг. Тэгэл ястаа нэг орж ирж исэн гутлаа тэрэг тийм. Тэгээ тийм гутлыг хийгээл манай ээжээр заалгаад энэ Монгол гутал чинь бол өөр дөр хэмжээний байдаг шүү дээ. Ерөөсөө байдгийн биелий. Манай ээж над зааж өгөөд үлгэрийн ээжээс аваад. Тэгээд өнөө дээлч нэг ингээл мохор сөөм ингээд ингэр бүнгэрсэн хороо одоо нэг төөсөөм ингээл хэмждэг байсан тийм. Монгол гуталчааг адилхан шүү дээ. Бас адилхан. Тэгээд өнөө шааны зулганы угалзагч шааны угалзагчл ингээл зулганаас дээш ингээд нэг ирэх уруу жоохон зайтай чөлөөтэй ирэх уруу байж шаанаа угалзах ингээд хийдэг. Тэгээд урд нь ерөөсөө тэрийг хэмжээг нь авч авах болов. Хуруу гаргаад хэмжээл. Тэгээ нөгөө Монгол хөтлөч чинь улсны хэмжээг чинь улсад дээр ингээл одоо үлбэрс улсны хэмжээ өөрөө хэсэгчээр эсвэрнээс бол өөрөөс нь гаргуулсан хийжтэй хэмжээг нь хийжтэй. Одоо улсад чинь бол ингээл 42 43 орчод 30 эдээс мөр дандаа олнуудаа ингээл улсын хийцсэн байд. Би зүгээр өөрөөс нь хэмжээг нь аваад тэгэл тэрийг ингээл утсаар тавиал хөтэн. Яг тааруулаад. Яг таардаг. Энэ урдаас нь ингээд нэг эсвэрээс ингээд тэгээд хойно урд хоёроос ингээд тариулаа гэхэд яг ингээд хөтэн юм. Тэгээд Монгол хөтөийг би эсгийн ууланд болдог гэж байгаа. Сүүлдээ наам бол одоо энэ Оросд ингээд энд байна даа. Тэр үг одоо хийсэл л байна уу? Одоо тэр үгэн хийхэ байсан. Та гутаа хийсээр байна уу? Гутаа бол би одоо хийгээл байна. Зөө. Гутал тэгээд нүдэн бүлэм хийдэг болоо. Тэгээд энүүгээрээ тэр юм хийгээл баян гутаа 20 жил бараг хийжээ. Тэгээд нэг чинь тэгэл одоо Монголын бас нэг соёлын бас нэг өв дэвч гэж орно шүү дээ. Одоо чинь нэг хэсэг энэ чи одоо тэгэл ингээд ойдлчин гэх юм, мужаанчин гэх юм, гагнуурчин гэх юм, уулнууд гагнуур хэдүүнүүд төмрийн уран дарах нэг элтний нэрээр бодвол тийм ээ.
За тэгэл одоо мужаа багжаа бол би бол ингээд яг өөрөө юусан л хийсэн. зөв. Багч өөрөө ингээд ингээд тэгэл Аа. өөрөө тэгэл хийгээл хуураа гараад тэгэл. Одоо тийм чинь соёлын өв тээгч юм байна шүү дээ. Соёлын өв тээгч гэдэг юм тодорхойлт тэр авсан уу та? Сая манай сумаас 2024 онд нэг сумын нэг гар урлал юм хийдэг хүмүүсийн нэг цуглаж үтслийн худалдаа юм зохион байгуулад. Тэгээд тэн дээр надад шилдэг өв залгамжлагч өвлөгч гэсэн тийм юу гэсэн. Зөв. гэсэн тийм. Өөрөө л байхгүй. Зөв. Одоо тэгэл одоо сайхан нэг тодорхойлоод өгсөн сайхан шүү дээ. Одоо чинь өв ухаан гэж байна. Өв соёл гэж байна. Ёс заншилгээ тий. Энд чинь дотор аягүй олон чиглэлтэй. Ялангуяа Монгол гэдэг бол өөрийн гэсэн хээ гугалзтай. Монгол бол хүн өөрийн гэсэн дээл хувцас гуталтай. Энийгээ бид нар чи өмсөж явж иш нөгөө нэг улс орнуудаас чинь ялган харагдах. Монгол гэдэг нэрэн дотор оршихдах тийм ээ. Ухаан юм шүү дээ. Энийг одоо мартуулахгүй тулд авж үлдэхийн тулд л одоо нөгөө хийгээл урлаад байгаад байна шүү дээ та хэд ба тий. Одоо нэг сайхан тэр Монгол гэдэг сайхан өв соёлоо аваад үлчээ. Бас тэгэл тэр эмжир болгоно нэг утга учир бас байдаг л байгаа шүү дээ тийм ээ. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За энэ өрөөндөө урлаад байна уу? Энэ өрөөндөө л урлалт. Одоо өрхийн үлдэр байна шүү дээ баг сайхан. Тэгээд хажууд юм нүүнүүдээ багжнууд нөгөө энэ тавьчдаг ойрхон сандал тавиад. Энэ одоо таны хийсэн гүлэн байна. Тэгээ миний хийсэн гүлэн. Наад чинь одоо энэ холбоос хийх нь үлдээ хамгийн сүүлд хийж байгаа нас ингэ холбоос хийгээд одоо ой дуусаа. Одоо чи ингэж байгаад. Тэгээ энэ холбоос нь төрөөс Энэ хаана наах вэ? энд нь ингэж холбож өгдөг. Ингэж холбож өгдөг. Нөгөө гөлмөө холбож. Гөлмөө холбоо. Тэгэл энэ ингээд энийг дөнгөж л өнөөдөр л дуусах гэж байгаа гүлэн бай. Энийг сая хийсэн юм бас. Энэ хоёрыг энэ жил. Энэ ойдлоо одоо ингээд машинаар гараар уу? Гараараа энэ шүүрээрээ. Энэ одоо ингээд яхаар машинаар ойчих юм шиг одоо юу байгаад байна те? Нарийнхан хоёр их ажиллагааж. оош нарийн ингэж нэг үрчлэн шивэл тэгэл энэ нөхөр нь тэгэл. Одоо энэ ч одоо ингээд бүр энэ хардаа. Ингээл Энэ миний ч одоо бүр ингээд нэг бүрчлээ ингээд одоо гараар шүү дээ. гараараа энэ хэгээ тоолох нь бол одоо энэ хэвээрээ тоологдъё. Одоо наадах чинь энэ хэвэнд нөгөө ингэ тоолгол энүүгээрээ дараал. Тэгэл нөгөө юугаа хөвчүүлэл. Энэ нэг бүр одоо ингээл хөвчөөл хийн хөвч. Одоо тэр уулзны энэ хэ. Одоо энэ хэ шүү дээ. Энэ хэ. Эднэр ч одоо энэ өөрөө ингэ юугаа хийгээл энэ хөвчөө нэг хийн хөвчөөл. Хээ гугалзууд бол ерөөсөө ингээд юм. Ингээл. Энд юм төмөртэй юм ба шүү дээ. Тийм. Энийн сийлэл. Ингээл. Одоо ингээд орчиж байгаа юм тий. Тэгэл энэ рүү хийж байгаа цогч нь. Гүү ингээл энүүгээрээ гавч чи нөгөө ийм хавчдаг юу гэдэг. Энүүгээр ингэж хийгээд гавчаа. Ингээл. Ингээд юугаа хийж байгаа хавчаад өгөн. Тэгээ товоогоод гараад. Товоогоод ирэхээр ард нь утас хийгээл. Тэгээд араас нь наагаал бас нингүй юм наагаал. Тэгээд монголчуудын тэгээд энэ ур ухаан гэдэг бол юм сайхан тэгэл. Миний бүх уулзнуудын хэв нь өөрөө ингэж хийж. Энд чинь одоо нөгөө өв ухаан шүү дээ. Өвлөгдөж яваа өв ухаан. Уран дархан энэ хүмүүсийн. Энд чинь тэгээд бас их өөр мөч ингээд арьсаа ингээд нөгөө хийж байгаа юугаа юм материалд оруулаад. Тэгээд эндээс нь ингээд тавиад чиглээл ингээд хавчаад өгчт юм байна. Тэгэхээр тэгэл гараад ирнэ. Тэгээд ингээд доогоод гараад байна тий. Тэгээд нэгснөө хэвнүүд байгаа чинь даахтлын уулзны. Эдгээр одоо бүгдөө байгаа энэ. Цаад гөлөмийн хэвнүүд байна. Ч одоо энэ үе. Энэ тэр одоо тэр хэвнүүд. Нөгөө тэр хажуудлын 6 хэвнүүд ингээл. Уулнаа ихэд бас энэ одоо ингээл. Энийг та өөрөө хийсэн юм. Өөрөө хийн. Хийх хүн байд юм. Гүй өөрөө л хийн. Ийм хусмадн дээр хийвэл бүх юм. Бас тийм. Нарсаар хийхлээр тэгж үрдэм олон жил хэрэглэж. Энэ бол одоо худалж байгаа юм юугаар хийсэн. Усандаар сэлцсэн. Энэ одоо бас Монгол гутлын нөгөө нэг гадантын дуу юм уу бас энэ нөгөө рүү. Ер нь арьсан дээр гаргаж байгаа хээг ингэж бүгдийг нэг цогж гаргадаг юм тий. Монгол гутлын энэ байна одоо миний. Сонирхох. Монгол гутлын төрийн хэмжээнийх нь. Тэр төрийн хэмжээнийх нь. Дээдлийнх нь нөгөө
Одоо багт нөгөө сайн хүн аваад юм юу. Ааха. Одоо энэ юу. Одоо энэ дүгээр ингэж явж байгаа юм чинь энэ биш үү те? Тийм байна. Ойлгочих. Энийг одоо яаж одоо ингэж одоо хий гаргаад ингэж ядг юм болоо гэж уучрыг ойлгохгүй яваад байсан. Одоо ер нь гэдэг гүлэм уучрыг юу гэдэг хийгэр үзээ. Би анхны хэв наадах юм байгаа. Одоо энэ хэвийг сая хүн нэг хэв дарцыгээд аваад явчихсан юм. Тэр нэг одоо энэ дээр юм тэр хэв. Энэ төмөр бас их чухал байх уу? Наад чинь гэхдээ бас нэг нэг чалччихгүй бас үе араа нэг дөмгөөс нь хийдэж шүү дээ. бас дөмөг гүн шиг бүхгүн шиг те. Одоо хэдэн оны машин байна? Энэ манай ээжийн машин байсан шүү дээ. Оо хэс. Тэгээд бид энэ жил Одоо ажиллаад байна. ажил нэг юу хийсэн. Жанаа гэсэн. Цахилгаан болгоцсон. Оо за. Одоо тэгээд зүгээр цахилгаан. Одоо цахилгаанаар. Одоо энэ байна. За энэ дээр гიშгээс энэ цаа. За тэндээ гიშгээр ажиллаад. Тэгээ энэ дотроос ах ингээд урлаад ах юм тэгээд одоо бүх юм хийгээд байна. Угуулснууд чинь өнгөнгөөр энэ ногоон тэр ногоон хутлын ногоон юу ч нөгөө метралууд нь одоо ийм метралууд орох. Энийг хаанаас яаж юм? Энэ Улаанбаатарын цагтаараас очиж хотоороо авчиж байна тий. видео кол хийгээл. Энэ одоо яг ингэ хийж байгаа юм биш үү тий. Одоо наад чинь хутлаа хийж байгаа. Наагчаа даяагүй л байна. Энэ чи энэ хоёрын дунд нөгөө энийг чинь энэ хэмжээр орж ирж байна тий. наад хийж байгаа. Энэ чинь ерөөсө холбож өгдөг хэмжээр байна. Одоо энэс чинь ингээл Тийм байна. За ингээд харахаар энэ хоёрын дунд энэ хэмжээр чинь орж ирж холбож өгнө. За Монгол гутлууд ерөөсөө ингэ доотлын уул уул ерөөсөө сайхан эсгий байдаг гэсэн тий. Шатаагаад байдаг л ингээд. Ингээд нөгөө энийг ингэж хажуудлын шатаад тий. Шатаах хүн яаш юм хайр төмөр улаасгаад ингээд байдаг чинь. чинь нөгөө эсгий улаар болгох. Тийм үү. Чи болгохдоо наамд улаа Манай хийчихээ. нэг өвөө нэг гутал хийдэг байсан нэрээ санахад ингээд. Голд нь ингээд одоо ингээд байгаа. Наамд болж юм шүү дээ. Ингээд байгаа. Энэ нарийнхан байгаа наамд нь. Энэ голд нь эсгий хийчихдэг. Тэгээд эсгийгээ тавиад ойчих. Дулаахан. Тэгээд болоо. Зөөлхөн. Дэлхийд давтагдчихгүй. Хэлбэр дүрс. Монгол хээ гугалцтай. Монгол хүнээ тэр сайхан язгуур үеийг бас гаргасан ингээд. Монголчууд ийм л агуу шүү дээ. Гутал нь хүртэл нөгөө хааж байхгүй те. Малгай дээл нь хүртэл. Ийм содон давтагдчихгүй. Дэлхийд цор ганц гэдэг юм харуулчихсан тэр үгдээч. Мондогш байхаа. Тэр олон сайхан үгдээчийнхээ мэл бид нар буйныг алдахгүй л явах нь чухал байгаа юм да. Сайхан юм хийж байгаа байна. Энэ бол одоо тэгээд насаараа хүмүүстэй үздэг баг. Дөрөс насаараа. Ийм л юм зохион бүтээдэг хүмүүстэй сайхан. Одоо хүн амьтаа холбогдоод ингээ бас сонирчиж магадгүй. Одоо ч юм уу адуун дургуун монгол хүн гэж байхгүй. Адуун дуртай монголчууд сайхан монгол гутлахумсаа сайхан одоо наадамж өгч байна. Одоо үнцнийхээ овцыг аягүй сайхан хэрглэж штэ. Тантай одоо яаж холбогдох вэ? Утсаа хэлчих юм уу? Тий. Одоо яг удаас хүмүүстэй бас хэлчихье тий. За би өндөр хаяа Одоо хэлчих гайв ингээ сайхан. Минус 91 99 0383 гэдэг скетч утсан. За энэ дугаараас холбогдох юм биш үү бас яг уу. 91 99 Сонирхож байгаа хүмүүсүүд бас яг уу. Сайн эмхтэй хөтлөн энэ байгаа. Энэ 35 байсан байна. Энэ эмхтэйг энэ харааг нь тэр ихтэйгээ харааг нь хийгээгүй. Энэ нь бол харааг нь хийсэн. Оо зөв зөв. Цаана бас гоё ингээд гялтаагаад нөгөө юу тавиад байна тий. Бас метралит гоё харагдуулаад. Энэ нөгөө юу лидер юм биш гоё сохис. Арцмөрийн нот тэгээд аваад хийгээ өгчт юм уу тий. Өөрөө ингээд нөгөө би өөрөө үлгэрийн дээр нэг ардмаар жижигээс нэг тогтоосоо тэн дээр нөгөө шүүрээр том байгуулгаа. Оо зөв. За. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Би чинь 4 хүүтэй. 4 хүүгийнхаа хоёрт нь гутал хийж гисэн, хоёрт нь гүлэм хийж гисэн. Тэгэл одоо бүгдд нь хийж гиснээтэй хийгээд байгаа юм байна. Одоо юм хийж байгаа дараа хийчихгүй хүүхдээсээ уламжлал өөр хүүхдүүдтэй өгөх юм байна. Тэгэл тэгэл сайхан хүүхдүүдэд үлдээл. Одоо таны нэг сайхан өвлөж авж байгаа дөрвөл айдсан шүү дээ. Оо зөв. Анх хэл юу хийж намайг нэг эхлээд Монгол хотл хийж сурж байхад нэг 10 жилийн хүүхдүүдээс чинь ноолоор ноолоороос өгдөг нэг хараа Монгол хотл хараа. Өнгөө хүүхдүүд чинь тэр үс мөнгө ховор оюутан болоо тэгэл эдгээр чинь тэр хараага хийгээл ноолоор өгчихсэн 72 төгрөг ноолоор чинь
Үнэтэй бол 10 хэд мянга басна 72 мянга болж исэн сүлд. Зөө. Хүнтэй бол тэгээд шийд сурж ирсэн манай хүмүүс. Тэр манай хүмүүс ерөнхийдөө сүрхий сэлбэр нэг хүүхэд нь технологи олимпиадаар улс орнууд явдаг гэсэн 10 жил тахтай. Гарын уртаа уртмаараа тий. За. Манайхан бол ерөнхийдөө ирчүүд нь би ихээс 8 бол 4 эрэхтэй 4 л нэг л хотын инженер жолооны хөвшиг болдог. Бусдууд нь бол дандаа ажиллагаа хийгээр Монгол хөтөлбөр хийдэг шүү дээ. Одоо үеийн гот энэ хөдөөний манай нэг дүү гэдэг аймаг дээр нэг дүү манай ихтэй 3 бид 3 бол тэгэл бинээс сураалах юм биш тийм. Нэгнээсээ суралцаа тэгэл. Би ихэж Монгол би одоо 68. 68 хүрсэн. Одоо тэгээ ахмадын холбоотой тэгээд одоо энэ хөгжүүлбэр нэг сайхан байна. Ахмадын холбоог нэг сайхан юм байна. Тийм ахмадын орооч сайхан манай улсын шилжүүлэлт тэргүүний ахмадын орооч. Тэгэл одоо хоорондоо сайхан уулзаад хөөрөлдөө юм ярьдаа тэгэл заримдаа сайхан нэг би ч бас одоо тэгээд юу дээр ичгээ заяасан биш бас нөхөр жоохон хоолой заяасан шүү. За. Дуулна. Дээр үед би Монгол улсын тэргүүний саягийн тэргүүний Монгол улсын тэргүүний урс агч 80 хэд онд 90 хэд онд авчихсан. Нөгөө нэг язгуур урлаг нөө бүхэрдмны урлагийн үзлэгээл албан газруудаас ч хүмүүс аваад тэр оруулдаг байсан чинь. Тэр үед чинь тэгээд тэнд шалгараад хийсэн шүү бол овоо метацад ямар дуу дуусан та? Ардын дуу. Холцоод болдог байсан тэр үед. Одоо болохоор одоо бас юм гарын уртаа хүн байна уу бас энэ дуулдаг хүн байна. Манай ээж их сүрхээ дуулдаг. Манай аавч дуулдаг байсан. Аав албаны ажил хийсрэгөө чигийн урлан хороогүй. Нэгтлэн насаараа нэгтлэн бодох байсан. Би чинь нэгтлээрээ нэгтлэн аав минь одоо сайхан 50 хэд онд барьж исэн 17-оор тэр гитцсэн банга надад яг тэтгэвртэн гарахтаа өгсөн. Манай ханд өгсөн. Манай энэ видео чи хоёр одоо гитцсэн бангийн чинь манай үеийнхнэр л дуусч штэ. Тийм баг. Одоо ч баг бид нар чинь бол харагддсан юм уу? Сургуульд байхдаа орсон бангаар тэрүүгээр чинь тоогоо боддог шүү тий. Одоо тооны машин гэсэн үг шүү дээ. Үржих байгаа чинь бид нар чинь гэрэл байхгүй байхгүй надад сайн бангаар л хийдэг шүү дээ. Одоо танд байгаа юу? Бага. За нэг хоол ичээд бодох юуг нь би сонирх. За хоол байдаг хаа. Тийм баг. Бооза гэдэг нэр нь энэ Монголын одоо мастер тоогчноос ингээд судлаад бас гаргаж ирсэн түүх байдаг юм байна. Бөөр гэдэг нэртэй байсан юм байл шүү дээ. Бөөргөө. Тий. Тэгээ бөөр гэдэг нэрийг одоо манжийн үед одоо нэг хэлж чадахгүй одоо нэг хэл нь одоо ингээд одоо яг тухайн яадаг одоо нэг говж явсаар агаал тэгээ нэг манжийн үед чи нөгөө Монгол одоо нэрслүүд чи өөрөө бүгд устж нэртэйг хамт устж им ирлээс хурлаж тийм нэрүүд их үүссэн байдаг юм байна. Тэгээ бөөр гэдэг нэрийг хэлж чадахгүй баузын болоод бууз басан дүүхтэй. Ингээд. Тэгээ уул нь бол энэ ч өөрөө Монгол нэр бөөр гэдэг нэртэй байсан юм байдаг юм байна. Өнөөдөр ахмадын холбооны орой бүжигтэй юу? Тий. Бүжиг нь юу вэ? Дуун чингүү. Сая манай 8 дугаар гэнтон чингүү 3 дахь өдөр өссөн. 7 хоног болгон болох уу? Гэхдээ энэ жил тэр дуун чингүү зүгээр бүжиг бол 7 хоногт 2 удаа болдё. За. 3 дахь садар 2. Орол 7-оос ороо 10 цаг хүртэл тэгэл хамт. Манай хамт ороод өстой тогтмол. Усан дөрөвний шилдэгэр 2 удаа. Зөв. Ажлаараа ажил нь тогтмолцсон манай хамт. Энэ ахмадын холбоо байснаар бол одоо ахмадууд айгүй маш их ажил тустай юм байна. Энэ өөрсдийнхөө нэг ордослоод өөрсдөө явж идэх хөгчөөр ахмадууд байл шүү дээ. Ингээ хараад байхад. Тэгээд тэндээ очиод ингээ бүжгээ хийчихэж जैन, гимнастика хийчихэж जैन. Нэг цуглараад сайхан хоорондоо юм ярьчихэж тийм ээ. Залуудаа юм хийгээ бүтээсэн хүмүүс ч одоо тэгээд тийм өдөрж байгаа хүмүүс бас их чухал байна уу тийм. Манай энэ гамбайгаар их мундаг энд ахмадын хороонд орвол одоо 10 хэдэн жил болчихоо. Анх энэ ча ахмадын хорооны дарга бол өөрөө хувийнхаа зардлаар энэ ахмадын байшин бичин барьж өөрөө хуваараа ингэж
яасан шүү дээ. Байгуулсан шүү дээ. Одоо башин. Одоо энэ ахмадын ороогүй. Тий. Ахмадын ороо гэсэн тэгж байгуулсан байхгүй. Тэгэл аймгаа сүйд нэг халаалтын хөлсөл өгд юм шиг үйл төсвүүд рүү юм дээ. Бусдын нь бол дандаа өөрсдийнхөө одоо хийж байгаа нь бүжүүүүд дандаа нэг тодорхой хэмжээний юутай плеттэй 2-3 мянган төгрөгийн плеттэй явуулж чана. Үйл ажиллагаа явуулахаараа. Тэгэл тэрний хаалцсан орлогоор 200 юм надаа. Энд чи хаал унд хийн. Тэгээ одоо хамтууд жээлжэр өдөр үйл ажиллагаа явуулаад уралдаан тэмцээн явуулахаар эндээ өдөр одоо хаалмал айдчихна. Энэ уралдаан тэмцээн спортын чиглэл. Теннис, волейбол, шот волейбол. Тэгээ шатаар волейбол басан. тий. Тэгээ ингээд хамгийн өндөр настай хуваар гаргацсан. За. Хуваар гаргацсан тэгээ тэд өдөр теннис тоглоно. Хэдэн цагаас. Тэгэд 3 дахь өдөр гэж гэдэг юм ба одоо ямар олон спорт. Волейбол одоо тэгээд шатар теннис. Одоо нэг хараа. Ер нь тэгээд ер нь ном тороо гарч байнгын хөдөлгөөнтэй юм уу хөнгөлөөн байдаг баг тийм. Тэгээ манайхан чинь их хэрүүлж байгаа гэж байгаа манайхан дээр. Өө за. Тэгэл байх. Нөгөө хөл гар нь өвддөг ус болсон бүжиг нөгөө байнга орсон. Бүр хөл мөл өвдгөө байсан. Зүрхээр хат гэдэг хот руу одоо батнасан гэдэг нэг хүмүүдий. Тэр чинь бүр ингээд аппрессэнд орох гэ бүр аппрессэнд орох гидсмэцээ хаглуулаад ирээ тэгээд явж чадахгүй уушгаар зүрхээр өгөх гэж ингэж чинь. Бүжгээр одоо тэгээ өвчнөх байсан зөвзөглөх юм чинь. Тэгээ энэ сайн юуных вэ? тэр хөдөлгөөнийх тэр хөдөлгөөн зүрх мөрхөнд л сайн юм байна. Хөл даалгуу хэлм. Стогоо чирээс ингээд одоо амсан задраад нөгөө байм хөлгөөд чуганснаар бүжгэлдэж штт. Манайх. Өнөөдөр бүжигтэй гэсэн те. Бүжигтэй. Хэдэн цагаас болох вэ? 7-оос 7-оос. За оройны бүжигэн дээр тэгээд нэг очин доо. Ахмадуудынхаа сайхан. Манай ахмадууд ч бүжгэлсэн ч тэгс аягүй гоё цэмбэгээд аягүй гоё бүжгэлдэг шүү дээ. Цаанаа бүр нэг тэр бие авч бүжгэлж байгаа нь цаанаа тэр яг Монгол бүжгийн нэг төрхийг юу бас нэгээ сайхан нөгөө гаргацсан тий. Задгаа цагаан байл одоо тий. Бүгд төрлөө бах тий. Оо манайхан чинь их ч болоод ахчуураас сайхан бас бүжиглэнээс иргэн үү? Хаяа одоо л үүдээ инцгээс жоохон орж ирдэг. Энэ чинь ажилтаа завгүй сэргот бид нэр л арах энэ ойрхон бийж ордгоо хөрс бид нэр хаяа л орд. Залуудаа бол тэр үе клуб гэж яддаг юм. Тийм хөлөө бай. За манай Уранга аймгийн брэнд байна ах маань энэ. Өвод гэдэг компани. Дотроо ингээд нөгөө шар тоос ааруу тэгээд бүх өнөө хийж байгаа юм одоо бэлгийн багц болгосон байна. Одоо ингээд сайхан сав баглаанд ингээд Монгол хаагуур зооруулаад ингээд сар шин мэнд өгөхөөр ингээд нэг ийм ингээд юм айлд ороход нэг ийм ингээд баглаад ороход тий. Манай үеийн ч гэсэн. За гарын бэлгийг. За. Гардуулж өгөө. За баярлалаа. Танаа гэр бүлдээс манай нэвтрүүлгээ дамжуулаад бас өгүүлж байгаа. За баярлалаа. Үндэсний үйлдвэрлэгчид дэмжүүл Монгол улс их орон хөгжнөө гэдэг сайхан тийм ээ. За энэ нөгөө яриад байгаа шампинь уу? За. Би одоо энэ чинь таг шүү дээ. Энэ чинь ингэсэн дэх гоё юу. 1 2 3 4 ингээд 5 болно шүү дээ. За тийм. Ингээд 5 гэхэл энэс нөгөө 5-ыг төлөөлж байгаа ингээд. 5 гэж хэрэг 5. 6 7 8 9 10 гэдэг ингээд 10. Айлаа нэг тоо бодох уу? За тэгье. За ямар тоо бодох вэ? Бас нэг. За ингээд 125 дээр 125 560 дээр 560 юм байл хүү. За тэгээд яваа. За тэгээд. 60 дээр 560 нэмэхэр чи ингээд 5-аас ингээд 60. 500 айлын. Оо 500 гэдэг нь энэ байхгүй юу? 5 гэдэг чинь ингээд 500. Ингээд нэг нь гүлийн 5 ингээд 2 тэг 500. Энэ тэг юм уу? Зөв. Энэ 5. 10-т 100. Одоо ойлголоо. Одоо тэгвэл 100. ингээд 50,000 тий? Тийм 50,000. Зөв үү? Зөв. Зөв. Ингүүл 500. 500. Ингүүл 600, ингүүл 700 гэж. Эдгээр нэг тэгдээ орж юм байна тий? Тэг. За тэгэнгუთ энэ 5 доо орно. Энэ бүгдөө 5 уу? 5. За ингээд 500. За тэгээд 5,000. 5,000. Одоо нэмхийг яаж явах вэ? Нэмэх юм бол ингээд 125 гэж юм тийм. Тэгэхээр 100 ингээд 25 гэхэд ингэнэ дээ. Тэгэхээр ингээд 250. Энэ 200. Энэ тэр 100 таар юм уу? Тий. 10-т нэгч 10-т 100 1000-т 10,000 гэдэг. Эдгээр нь. Одоо эдгээр тий? Зөв. За ингээд хасгаас
100-аас байж тээ 90 гисах юм бол ингээд 100-аас 100 аваад энэ дээр нэг юм ингээд 90 гисах юм бол энийг нэг байж ингээд 10 100-аас 10 болно шүү дээ. Зөв. 100-аас нэг ингээд 9-өөс нэг ингээд нэмчихсэн гэл. Та одоо нэг бас энэ бас нөгөө нэг бас техник бас нэг хордон бодох юм бол толгой дотор бодсон шүү дээ. Хийхээр тийм. Тэгтээ айгүй амар хордон боддог тийм. Бас тийм хүн бас тооны машинаас яг адилхан ингээд төрүүлэл явчих тооны машинаас өөр мүлдэн бол. Та нэг тоо бодоод ингээд өөрийнх нь нэг яг юуг боо. Одоо ойлоо тэгтээ хаа юу ингээ. За би нэг тоо хэлээд та миний хэлсэн тоог нэмээд байх уу? За тэгье. 250 350 28 5 19 1080 30500 Хөө одоо хэд хүрч байгаа вэ та? Би одоо 68 дээ. Тэгэхээр миний хэлсэн саяны тоог та толгойдоо бүр ингээд зүгээр л асуудалгүй байж тээ. Юу сая бол нэлээ ингээд сонь тоо хэллээ шүү дээ. Одоо тэг энэ хэд болчих вэ? 323232 тоо болж байна үү те саяны хэлсэн нэмээд. Өөхөө. Одоогээр 90 одоо ингээд хэд хүртэл юм бэ ийшээ? Инхээр одоо хэд болчих байгаа вэ? Энэ хэд 1000 Тэр бомтод 100000 100,000 сая тэрнээс тэгээд хэцээгээр. Толгой ухаан бол сайхан байна таачтаа нэр. Стол насаараа хийсэн мэрэгжил гэдэг чийлээ та. Энэ л байна да аргагүй юм да. За. Сайхан уучлалаа дүүнгээ замдаа гарыг. Одоо ийшээ бас нэг би одоо энэ цэвэрлээ. Одоо гаргаж ирсэн дээр энэ арчаад тавьчих. Гой өнгөтэй үед энэ чинь юугаад гойл нэг тоног нь бүгд хандсан байна. Тийм чинь гойл нь ялцаад гоё. Тэгтэл одоо энэ хэдэн жил болж байгаа лээ? Шинэ надад 50 хэд онд лав үнэгээр авчихсан гэсэн. Тэг. Ааха. Тэгээд бид нэр эвдэрсэн бахаар бар шингэрээ шахагаас юмыг ингэж идэж хадгална гэд эдийг одоо ингэж энийг тэгээд 2000 он хүртэл ирсэн жил алгасгүй идэлж ирсэн биш тийм. Тэгтэл бас юмыг бас сайхан гоё идэж байгаа шүү буянтаа. Энэ бүхэл дөө. За сайхан хуучлаа. За баярлалаа. Дүүхүүг яриа өрөө хийж хуучилсан. Хуучилж ирсэнд баярлалаа өмнөхөө. Баярлалаа. За зуны сайхан дэлгэр цагт нэг ирнэ. Нэг сумд чи би 4 удирдаар ирдэн штэ. Энэ удаа хаврын адаг зуны ихэнх сард морилж явна. Тэгээ 6 сар үед одоо зуны сайхан дэлгэр цаг үед одоо айрыг цагаа гэдэг дэлгэр хөдөөгөрөө сайхан явна. Тэгээ намар хадлангийн үед нэг ирнэ. Дахин уулзах сайхан ерөөл тавь. Одоо ийшээ бас нэг огчнод бас нэг очино. Орой тэгээд бүжгэн дээр уулзах юм байна. Тэгээ бүжгэн дээр уулз. Сомж бүжигч бас гоё шүү бас тэгээд. Цэвэр одоо хүнд эрүүл мэнд хэрэгтэй тийм ээ. За тэгээд Монголынхаа сайхан соёлын өвийг бас сайхан тээж яваа. Та хоёрдаа эрүүл нэг сайн сайхныг хүсэж урт наслаараа гэж сайхан ерөө. Ерөөл Олон жил одоо энэ сайхан Монгол улс эх орныхад одоо хичээл зүтгэлээ гаргаж явсанд талархж байна. Дахин уулзах сайхан ерөөл тавь. Баярлалаа. За ерөөл утгах шалтгаан. Хүрээ. За баярлалаа.